өөрийн дотоод руу өнгөх, жинхэнэ биетэйгээ нүр тулах, бусдын ялгаатай байдлыг хүндэтгэх, өөрийгөө олох, нээх сэтгэл зүйн аялал байх болно. За сайн байцгаана уу, та бүхэнтэй шинэ бичлэгээрээ уулзж байгаадаа таатай байна. За тэгэхээр өмнөх бичлэгээрээ бид нар сөрөг мэдрэмжээсээ хэрхэн ангижрах вэ? Сөрөг мэдрэмжээсээ ангижрах 13 аргын талаар одоо судалсан байгаа тийм ээ. Тэгвэл өнөөдрөөс эхлээд бид нар өөрийгөө олох гээд, өөрийгөө нээх гээд тийм ээ, тэмүүлж байгаа танд зориулаад одоо сэтгэл судлалын бяцхан аялал хийх гэж байна. За тэгэхээр энэ аялал маань ямар учиртай гэхээр нэлээд олон өртөөтэй байна. Тэгэхээр өртөө болгон өөрийн гэсэн онцлогтой санжаа байх юм. За тэгэхээр бидний өнөөдрийн өртөө маань юу ах вэ гэхээр хайр дурлал харилцаанд та хинбэ гэдэг санжааг та надтай хамт өөрийгөө тодорхойлно. За тийм учраас бал цаасаа бэлдээд дэлгэцэндээ ойртон сууно. За тэгэхээр хүн бол өөрийгөө таньж мэдхийн тулд маш олон төрлийн оролдлогууд хийдэг тийм ээ. За өөрийгөө маш сайн ажигладаг тийм ээ. За би юунд гомдоод, юунд гунаад, юунд баярлаад байгаа юм бэ? За би сэтгэлийн хөдөлгөөн хэр ихтэй хүн юм бэ энэ төр гэж тийм ээ. Маш олон талаас нь өөрийгөө таньж мэдэх гэж одоо яах вэ? Оролддог. За тэдгээр оролдтод одоо яах вэ? Мэргэжлийн туслалцаа үзүүлдэг маш богино хугацаанд өөрийнхөө талаар олон төрлийн мэдлэг мэдээллийг олж авахд тусалдаг зүйл гарцаагүй энэ санжаа байдаг. Тэгэхээр би бол хувь хүнийхээ хувьд өөрөө бол санжаанд маш дуртай. Тэгэхээр одоо надад цуглуулсан одоо олон төрлийн санжаанаасаа тийм ээ төвөрлээд дараагийнхаа бичлэгээр та бүхэндээ ингээд өртөөчлөн явах юм байгаамаа. За тэгэхээр анхны өртөөндөө та буухад бэлнэ үү? Надтай хамт аялах уу? За тэгэхээр сэтгэл зүйн энэ санжаа хийж байхад танд бол олон төрлийн сэтгэл хөдлөлүүд бол илэрнэ. За жишээлх юм бол шууд зөвшөөрн та. Тийм ээ би бол ийм хүн. За үгүй бол гайхна эргэлзэн. Би ийм гэж юу гэд тийм үү одоо өөрийнхөө мэдэхгүй шал өөр өнцгөөс харж штэ тийм ээ. За 3 дахь хэсэг маань яадгүй гэхээр бүр дургуулах нь үгүй штэ би өөрийгөө мэднэ. Би ийм хүн биш гэж одоо эсэргүүцэх. За энэ мэтлэнгээр одоо яах вэ? Таныг жинхэнэ дотроос чинь гадагшлуулж чадах тэр зүйл болол энэ санжаанууд байдаг. За тэгэхээр өнөөдөр бид нар хамгийн анхны санжаагаараа хайр дурлал харилцааны тал дээр та хинбэ гэдгийг үзье. За тэгэхээр энэ санжаа маань бол богинохон санжаа байгаа. Тэр 4 асуулттай. За тэгээд 4 асуултандаа яах вэ? Хариулснаар та одоо яах вэ? Энэ санжааныхаа тайллыг сонсоод би чинь ийм хүн юм бэ шүү гэдэг. Нэг бол хүлэн шүрх юм тийм үү? Үгүй бол яах нь би яхаар юм болчдөг байна гэд эргэлзэх нь те. Үгүй энэ ёстой худлаа гэсэн одоо байр суурин дээр очих нь штэ. За тэгэхээр одоо өнөөдрийн санжаагаар өөрийгөө санжиж үзээд хариу маань ямар байгаа вэ гэдэгтээ комент хэсгтээс тамар үлдээж өгөөрэй. За нэгдүгээр асуулт. Дэлхийн төгсгөл ирсэн. Та ганцал амьтныг аварч чадна. Нэгдүгээрт туулай, хоёрдугаарт хонь, гуравдугаарт буг, дөрөвдүгээрт морь. За дахиад хэлээ хариултаа. Нэгдүгээрт туулай, хоёрт хонь, гуравт буг, дөрөвт морь. За асуултанд хариулсан баг тийм ээ. За хоёрдугаар асуулт. Хэрэв та амьтан болж хувирдаг байсан бол ямар амьтан байх вэ? За бид нар бол хүүхэд ахтаас зөндөө мөрөөддөг штэ тийм ээ. Бас амьтан болгосон гэж мөрөөдж ирсэн хүн бас мэрсэр бол байгаа бах тийм ээ. За нэгдүгээрт нохой, хоёрт муур, гуравт морь, дөрөвт могой. За тэгэхээр яах нь? Өөрийгөө амьтан болж тийм ээ хэрвээ би амьтан байсан бол ямар амьтан байх вэ гэж бодоход биднэрт яах нь 4 сонголт өглөө тийм ээ. За нохой, муур, морь, могой. За тэгэхээр би энэ амьтдыг болж байгааг хүсээгүй гэж бодож ална. Гэвч яг энэ мөчид энэ 4 сонголтоос алийг та сонгох вэ? За ингэж бодож яах вэ? Асуултанд хариулах ёстой. За 3 дугаар асуулт. Хэрэв та нэг төрлийн амьтныг алга болгох гэвэл ямар амьтан бэ? За байсан ч байхгүй ч энэ хорвоод яах вэ? Ердөө хэрэггүй амьтан гэж бодсон нэг амьтныг сонгох хэрэгтэй алах нь тийм ээ. За хариулт 1 арслан, 2 могой, 3 батар, 4 авраг загас. За дахиад хэлье. 1 арслан, 2 могой, 3 матар, 4 авраг загас. За
Санжааныхаа сүүлийн асуултанд ирлээ. За дөрөв дахь асуулт маань дараах амьтдын аль нэг нь хүний хэлээр ярьдаг бол аль нь зүгээр вэ? За өөрөөр хэлэх юм бол та дараах амьтдын аль нэгэнтэй тийм үү? Аль нэгтэй нь хүний хэлээр ярмаар байгаа вэ гэдгээ сонгох нь юм тийм ээ. За 1 хонь, 2 морь, 3 туулай, 4 шувуу. За дахиад хэлье. 1 хонь, 2 морь, 3 туулай, 4 шувуу. За та одоо асуулт унших хооронд бол хариултаа бичээд амжсан байх тийм ээ. Тэгэхээр одоо энэ дөрвөн одоо төрлийн асуултанд хариулснараа та хайрдуулал харилцаанд хинбэ гэдгийг одоо надтай хамт тодорхойлох нь байна тийм ээ. За ингээд санжааныхаа тайлбарыг хэлж өгье. За нэгдүгээр асуулт маань юу байлаа? Дэлхийн төгсгөл ирсэн. Та ганц л амьтныг аварч чадна. За бидэнд өгсөн сонголт нь туулай, хонь, бууг, морь байсан тийм ээ. За энэ асуултын цаана нуугдаж байгаа одоо танаас мэдэх гээд байгаа хинхэн танаас мэдэх гээд байгаа одоо тийм нуугдаж байгаа сорил маань юу вэ гэвэл надад тийм ээ хин нэгэн ямар хүн хамгийн түрүүнд миний нүдэнд тусаж миний харааг булааж миний сэтгэлд яг ойрхон байдаг вэ гэдгийг одоо бид нар мэдэх нь энэ асуултаар тийм ээ. За тэгэхээр та ямар зан чанартай хүнд таалагддаг болохоо энэ асуултаар яах нь мэдэж болох байжээ. За хариулт нэг нь туулай байсан. За тэгэхээр мэдээж бидний дунд туулай сонгосон хүн байгаа ах тийм ээ. Тэгэхээр туулай сонгосон хүнд маань одоо танд ямар хүн таалагддаг вэ гэхээр гаднаа хүйтэнч дотоод сэтгэл нь дулаахан хүн. За гаднаа хүйтэнч дотоод сэтгэл нь дулаахан гэж тий. За энийг монголчууд юу гэж хэлдэг вүлээ? Хайрн дотроо хална гаднаа гэж тийм ээ. Гаднаа ширүүн дөрөв юм шиг мөртлөнгөө дандаа тэр хүнийхээ талаар яадаг бодож яадаг, санаа тавьж яадаг, хайрлж яадаг тийм хүмүүс байдаг те. За бидний мэдих хамгийн энгийн одоо кинон дээр жишээлх юм бол мэдээж Куклтен кино ярина тийм ээ. Сүүлийн 2 жил одоо Куклтен кино маш сайн үзсний улмаас одоо ерөөс ингээд ямар нэг юм ярихад хамгийн түрүүнд Куклтээс кино санаанд ордог болчиход байгаа. Жишээ яриг гэхээр. За тэгэхээр энэ дээр болохоор бид нар одоо Элса гүнжиг бол нэрлж олно. Тэгэхээр Элса бол багада Аннага гэртээсэн учраас тийм ээ. Аннаг ухаан орохоос өмнө Аннатай яадаг үлээ харилцаагаа тасалсан байдаг. Гэтэл Анна гомдоод тий ихээс хоёулахнаа байж ингээ намайг ингээд ич хайсан гэж бодож итэл уул нь бол яах нь Элса дүүгээ ахаад илүү гэртээчихвээ гэж одоо айхтаа өөрийгөө яадаг үлээ хязгаарладаг шүү дээ тийм ээ. За тэгэхээр энэ бол яах нь танд одоо ингээ шууд бууж байгаа ах тийм ээ. Хайрн дотроо хална гаднаа хүн байх нэ. За хоёр дахь хариултан дээр хонь гэж сонгосон хүн. За хонь гэд бодоод үзье. Хонь юу н ямар амьт юм болоо? За хонь бол маш дуулууртай зөөлөн амьтан тийм ээ. Тэгэхээр одоо юу н 5 хушуу мал дундаа ч гэсэн хамгийн номхон штэ тийм ээ. Тэгэхээр зэрэг нь энэ хоньыг сонгосон хүн бол ямар учиртай гэхээр таны үгэнд ордог тийм ээ. За тэгээд яах нь тас нис хийсэн зангүй тийм ээ. Харцаараа ширв татаад үгээрээ тийм ээ айлгаад байдаг тийм хүнтэй бол та урт удаан харилцаанд байх нь орохгүй ах нь штэ. Тэгэхээр таны одоо сэтгэлд ойрхон байдаг та одоо өөрийн мэдрэлгүй татагдаад байдаг тийм хүмүүс маань яах нь дуулууртай зөөлөн хүмүүс байх нь тийм ээ. За тэгэхээр хонь сонгосон хүмүүс маань ийм төрлийн хүнд одоо илүү татагддаг байх нэ. За таны хариулт таарч гэнэ үү? За гуравт нь буг гэж хариулсан. За тэгэл буг гэж бодонгоо зүгээр миний төсөөл шүү дээ тийм ээ. Одоо энэ би миний ярьж байгаа энэ амьтдын талаар ярьж байгаа юм дандаа миний өөрийн төсөөлөл. Тэгэхээр та миний төсөөлөлтөө яах вэ? Санал нийлж болно, санал нийлэхгүй ч хийж болно. Тэгэхээр би хэлээд байгаа тийм ээ. Бусдаас надаас өөр байна гэдг нь буруу биш гэж. Тэгэхээр зэрэг бид нар юу лээ? Бусдынхаа өөр ялгаатай гэдгийг ерөөсөө яана гэдэг байгаа. Хүлээн зөвшөөрнө гэдэг байгаа тийм ээ. Тэгэхээр миний энэ подкастын зорилго ч гэсэн ерөөсөө тийм. Тэгэхээр та бүхэндээ хамгийн нэгдүгээр бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг. За мөн өөрийгөө бүрэн ойлгодог болгоход л одоо чиглэж байгаа. За тэгэхээр яах вэ? Буг сонгосон тийм ээ. За буг өнгөтл дахиад нэг өөр Куклтен кино санаанд орж байна. Энэ бол Бэмби тийм ээ. Бэмбигийн аав нь бол яадаг вүлээ? Сүргийн манлай олон салаа авиртай сүрлэг сайхан амтан байдаг штэ тийм ээ. Тэгэхээр яагаад ч буг гингүүт бид нар хамгийн түрүүмжөө орж ирдэг лээ ивэр олон салаа ивэр тийм ээ. За тэгэхээр энэ эрхэмсэг гэдэг маань яах нь тийм одоо хүч боломгүй юм шиг тийм ээ. Тэгэл дандаа тийм ядгаа өөрийн гэсэн тэр одоо өнгө төрх имижэндээ үнэн ч идэх хүмүүс байдаг те. За би одоо
20 жил одоо ажиллаж байхдаа бас нэг тийм ганган хэнцэр ихэмсэг багштаа л ажиллаж үтсэн. Тэгээ манай тэр багш яадгүй гэхээр ингээд явж байгаа нь бараг л бүжгэлж байгаа юм шиг тий. Тэр багшийг хизээч муухай ахыг би бол харж байгаагүй. За тэгэл үсгийцгээ бол дандаа нэг тийм одоо Оросын эртгээр үеийн одоо хаадтын тий язгууртан хүмүүс шиг ингэж шүлжиж мүлжээл ингээд цаанаасаа л нэг тийм ихэмсэг төрхтэй тийм хүн байсан. За бид нар бол нэг л даруухан хүмүүс л нэг штэ тийм ээ байдаг л нэг хүн байхад тэр одоо багш маань илүү тийм өөр тийм ихэмсэг байсан. Тэгээ магадгүй тэр маань одоо юу гэдгийг багасаа орос сургуулаар явсныхан ч байж магадгүй. Ямар ч ийсэн тэр багшд өөрийн гэсэн тийм ихэмсэг төрх бол байдаг. За тэгэхээр яг хоо ийм ихэмсэг бас ёс суртахуунтай хүнд таалагддаг байх нэ танд. За тэгэхээр бугыг сонсон хүмүүс маань тийм хүмүүсийг яах нь таалдаг байх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр тийм хүмүүс харагдахад бол та өөрийн ирэхгүй яах нь татагдан дурладаг байх нэ энэ хүмүүс рүү. За тэгэхээр ийм хүмүүс биднийг яах нь соронзон мэт татна гэсэн үг болж штэ өөртөө тий. За жишээ нь миний хувьд болох юм бол би бол урт төстэй залуучуудад дуртай. Тэгэхээр бүр ингээд нэг актер ургуулсан урт төстэй биш, урт утар халимаг өстэй. За тэгээд тэр хүмүүс одоо ер нь бол Япон солонгосын залуучууд бол маш их тийм урт утар халимаг залуудаа тавьдаг тий. За тэгээд анх удаа Япон солонгост очиод үзээд ингээд айгу гайхшаарсан ерөөсөө хоёр төрлийн үсээ засалтай залуучууд байсан. Нэг бол юм урт халимагтай, нэг бол халзан толгойтой. Тэгэхээр нэг бол миний дуртай төрөл, нэг бол миний дургүй төрөл болсон байна шүү дээ, тийм үү? За тэгэхээр яадгүй гэхээр зүгээр одоо зөрөөд өнгөрч байгаа хүн донд тийм ээ, урт утар халимагтай хүн байлаа гэхэд би хараад огтож яах нь илүү анзаарч харна гэсэн үг байх нь. Тэр бол өөрөө ирэхгүй л яг татагддаг зүйл маань. Яг түүнтэй адилхан биднэрт тийм ээ, туулаа сонгосон бодвол яах нь гаднаа хүтэнч дотор нь дулаан хүн рүү. За хонь сонгох юм бол дуулууртай зөөлөн хүн рүү. За буух сонгосон байх юм бол бид нар ихэмсэг ёс суртахуунтай хүн рүү татагддаг байх нь. За ёс суртахуун гэдэг бол юу гэсэн үг вэ? Бурууд хатуу хүмүүс шүү дээ тийм ээ. Аливаа зүйлд яг л дэг ёс журамтай тийм ээ ёс суртахуунтай гэсэн үг. За тэгэхээр ийм хүмүүст бол татагддаг хүмүүс бол бугыг сонгодог байх нэ. За дөрөв дэх хариулт маань морь байсан. За морь төсөөлөд үзэхээр л одоо надад бол юу гэж төсөөлөгдөж байна гэхээр л өөр дэг сүүлэн ингээд яасан. Салхинд хийсэн тийм ээ. Зүгээр л эрх чөлөө, эрч хүч хангалсан одоо тийм л амтан одоо төсөөлөгдөж чинь тал хээр гадрал дураараа тавьж яваа. За тэгэхээр энэ бол морь бол өрөөсөө эрх чөлөөтэй хэв завагт баригддаггүй одоо тийм хүн татагддаг байх нэ. За завагт баригдана гэдэг маань ерөөсөө аливаа улс үндэстэн аливаа хүнд нэг тийм тогтсон хэвшмэл ойлголтууд байдаг тийм ээ. Эмэгтэй хүнгэл ийм байх ёстой. Эрэгтэй хүнгэл тийм байх ёстой ч гэдэг юм уу. Энэ нөгөө хэвшмэл ойлголтууд бол улс үндэстэн болгонд яхаа өөр байдаг. Гэхдээ тийм хэвсэн ойлголтоор бид нар яадаг бусдыг бас ингэж үнэлж хардаг штэ тийм ээ. Тэгэхээр яах нь тийм одоо хэв завагт баригддаггүй бусдаас онцгой тийм хүнд бол та өөрийн ирэхгүй яадаг байх нь татагддаг. Дээр нь та эрх чөлөөтэй хүнд бас яах татагддаг байх нь. Тэгэхээр таны одоо юу гэдгийг урт удаан хугацааны харилцаа тийм ээ. Тэр нь амьдралын ч бай, бизнесийн ч бай, ажил төрлийн ч харилцаанд урт амжилттай харилцааг одоо эрхэмлжил байвал та байх нь ийм эрх чөлөөг эрхэмлсэн тэгээд чөлөөтэй хэв загвартай тийм хүнтэй хамтрах юм бол яах нь та их амжилттай ажиллаж амьдарч чадхаар одоо байна гэсэн үг болж байна тийм ээ. Энэ хариултыг сонгосон хүмүүс маань дэлхийн одоо төгсгөл ирсэн гэдэг дээр одоо хамгийн сүүлийн дэлхийн төгсгөл бол яалаа 2012 оны 12 сарын 22 шиг санагдчихээн. Тэр өдөр би шалгалттай байсан. Тэгээ шалгалтаа авах гээд иртэл оюутнууд маань байхгүй бараг 5 хүүхэд хийсэн баха. Тэр чинь бараг 100 гаруй хүүхэд фотоклекс ордог байсан чинь. За тэгээд л хүү яасан бэ юу болоодох энэ хүүхдүүд хайчих өгсөн чинь л одоо дэлхийн сүрх гэж байгаа гэдээ бүгдөө лааж хүдэн заавад одоо цуслан байр гэрлүү гэрт ингээд амьдрахаа явцсан байна багшаа гэх. Тэгээд за тэгвэл одоо нэг цагийн дотор те шалгалтанд ирж амжихгүй байгаа хүүхдүүд бүгд одоо 3 кредитийн өрөнд орно. Одоо би цагаа нэг цагаар сунгаад эргээд орж ирээ гэд. Ингээд цагийн дараа ороод ирт бүгд зэрэгэл суудсан байсан. Гайхад хөөе та нар ч одоо нисэд хүрээд рүү яав юм гэдгсэн чинь замын төвзрэл байхгүй байна багшаа гэж. Тэгэхээр энэ дэлхийн төгсгөл гэдэг бол тийм ээ нийгмийн сэтгэл зүйд, нийтийн сэтгэл зүйд яах нь ийм хүчтэй яах нь нөлөөлдөг байх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дэлхийн төгсгөл гэж сонсоод л бидэрт үзүүлэх яах нь хариу урвал Иракч маань ч гэсэн тийм ээ харилцан яах вэ адилгүй байх нь. Тэгэхээр өөр ондоо учраас л бид нар энэ дөрвөн яах нь хариулт дундаас л сонголтоо хийсэн байгаа тийм ээ. За ингээд 2 дугаар асуултынхаа тайлбарт оръё. За хэрв та амтан болж хувирдаг байсан бол тийм ээ ямар амтан болох байсан бэ? За бидэнд ямар сонголт өглөө? Нохой, муур,
морь могоо гэсэн одоо сонголт өгсөн байгаа тийм ээ. За энэ асуултанд нуугдсан таны талаарх сонжоо юу байсан бэ гэхээр та бусдад ямар сэтгэл төрүүлэхийг одоо хүсдэг вэ? Та бусдад ямар сэтгэл төрүүлэх дуртай вэ гэсэн асуулт байна. За тэгэхээр хүн болгон өөрийн гэсэн юу байдаг вүлээ? Ямар нэгэн дүр имижтэй байдаг штэ тийм ээ. За би бол нэг тийм л хүн гэдгээ бусдад мэдүүлэхийг хүсдэг. За тэр зүйлийг чинь бол яхаа гаргаж ирсэн асуулт байх нэ. За нохой гэж хариулсан байх юм бол за нохой гэж хариулсан байвал нохойны үн чанарыг бодоод үзье бүгдөө. Нохой ер нь ямар амьтан бэлээ? За нохойг бол хүмүүс яадаг вүлээ? Олон зууны турш тийм ээ. Хүний хамгийн үнэнч дотны яадаг вүлээ? Амт. За хон талаарх энэ одоо тогтсон ойлголт үнэлэмж ор тийм ээ. Олон зуун жилийн турш байсан. Хүн болгон яг нохой л гэж хэлэхэд хамгийн түрүүнд юу гэж боддог вүлээ? Үнэн ч итгэлтэй. Сүүлийн үед ч гэсэн одоо нохойг одоо зөвхөн одоо өөрийн найз нөхөд гэхээсээ илүүгээр бүр гэр бүлийн гишүүн шиг хүлээж аваад тийм ээ. Тэгэж яадгүй өсөж байгаа тийм чин соёл одоо шинэ хандлага бол бий болчихсон. За би Солонгост одоо 2016 онд очоод фестивальдтэй олон нийтийн фестивальд ингээд тэрхтээ хүмүүс айгүй хээр явахаар хүүхдүүдэд дагуулад явд юм бэ. Яасан хөөх юм бэ гэдэг хөрдөөд тэр рүү харахаар нохоо муурнууд идэг гэсэн. Гайхаж байгаа юм чи ямар солиотой юм бэ гэж бодоод тэр чи ойлгохгүй. А одоо бол яах нь тэр чин одоо Монголд хүртэл нэвтрээд ороод ирсэн тийм ээ. Тэр хүүхэд нь одоо дүүшгээ хайрладаг, эцэг нь үр хүүхчгээ хайрладаг тийм одоо гэрвлийн гишүүдийн одоо нэгэн хэдийн байсуур эзэлсэн тийм одоо нохоонуудаас зөндөө болцсон байгаа тийм ээ. За тэгэхээр нохойг одоо яадгүй сонгосон хүн бол бас яг энэ имижийг л бусдад төрүүлэхийг хүсдэг байхна. Тэгэхээр би бол харилцаа хандлагадаа бол яах вэ? Тууштай үнэнч хүн шүү. Би бол итгэлтэй хүн шүү гэдэг одоо яах вэ? Дүр имижийг та бусдад, тийм сэтгэлдлийг та бусдад төрүүлэхийг хүсдэг тийм хүн байх нэ. За хоёрт нь муур гэж сонгосон бол. За муурын талаар бодоод үзье. Муур маань өөрөө ямар билээ? Ер нь бол муур бол өөрийгөө маш сайн илэрхийлдэг. Маш сайн харилцдаг амьтан. Юу дуртай байгаа, юу хиймээр байгааг бол ойлгуулж чаддаг. Тийм гайхалтай амьтан штэ. Одоо нохойг бодох юм бол муур бол тийм юу гэдгийг тийм давшингуу те. Тэг бүр эрх ямптай. За тийм амьтан байдаг тийм ээ. За тэгэхээр яах нь энэ муурыг сонгосон хүмүүс маань өөрийн гэсэн стил имижтэй. Би бол бусдаас өөр гэдгийг одоо яах вэ? Хүмүүст мэдрүүлэхийг, тийм сэтгэл төрүүлэхийг хүсдэг хүмүүс маань одоо муурыг сонгодог байх нэ. За морь гуравт нь тийм ээ. За түрүүн ярьсан морь маань яалаа? Маш хиймэрлэг тийм ээ. За сүрх хүчтэй, эрч хүчтэй, эрх чөлөөтэй амьтан гэж хэлсэн тийм үү? За тэгвэл энэ асуултанд бол морь сонгох юм бол би бол өөдрөг хүн гэж. За тэгэхээр яах нь? За балаа өөдрөг хүн шүү би гэж байна. Өөрийгөө ойлгуулахыг хүсдэг хүмүүс аа яах нь морь сонгодог байх нь тий. Тэгэхээр энэ морьтой бэлэгдлүүд бол монголчуудад маш их. Монголчууд ер нь бол аливаа амьтны сонголт дундаас ер нь дийлэнх нь л тийм ээ морь сонгох гээд байдаг. Морин тайртай, морин дуртай ард юм шүү дээ тийм ээ. Тийм учраас одоо ихэнх нь одоо яах нь морь сонгож магадгүй. Тэгэхээр морь сонгосон хүмүүс маань өөрийгөө юу гэж боддог гэх нь өөдрөг тийм золбоолог, хиймэрлэг гэж яах вэ? Бусад сэтгэл төрүүлэхийг хүсдэг хүмүүс байдаг байх нэ. За та санал нийлж гэнэ үү? За дөрөвт нь могой. За монголчууд бол их могойг төдийлөн сонгохгүй байхаа тийм ээ. Гэхдээ таны сонголт байхыг бас өгөөсөх харахгүй. Могой бол бид нар юу гэж үтгэлээ? Лусын амьтан. Бидэнд тийм нэг эд шид ч юм уу тийм ээ. Эсвэл одоо эрүүл мэнд ч юм уу. Ямар нэгэн байдлаар могой бол заавал нэг тийм юутай холбогддгоо гэхээр нэг юм далдын увдстай те зүн совинтой за эд шидтэй холбогдчихэдэг амьтан те. За гэтэл могой маань өөрөө ямар онцлогтой амьтан бэлээ. Тэгэхээр энэ бол яг уян хатан. За би бол маш уян хатан хөөн гэдгээ яах вэ? Хүмүүст илэрхийлэхийг хүсдэг. За тийм одоо сэтгэл төрүүлэхийг хүсдэг хүмүүс бол яадаг ах нь могой сонгодог байх нь тийм ээ. За тэгэхээр могой сонгосон хүмүүс маань бол яах вэ? Би бол бусдын үзэл бодлыг хүндэтгэж үздэг. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг ч гэсэн шууд яах вэ? Зөвхөн өөрийнхоороо зүтгэдэггүй тийм уян хатан чанартай, бусдыг ойлгож чаддаг, хүлээцтэй тийм ээ. За өөр ямар ах вэ? Уян хатан хүнд одоо тэгж нөгөө явцуурдаггүй. Одоо тийм хүн юм аа гэдэг одоо ойлголт төрүүлэхийг хүсдэг хүмүүс маань могойг сонгодог байх нь тийм ээ. За тэгэхээр бидний дунд ч гэсэн энэ могой сонгосон хүмүүс аль цөмгөө байгаа бах. За цаашаа явъя. Тэгэхээр одоо 3 дахь асуултын маань тайлал. За 3 дахь асуулт маань хэрв та аль нэг төрлийн яах нь амьтаныг алга болгох гэвэл ямар амьтан алга болгох вэ гэсэн тий?
ертөнцид хэрэггүй амьтан, байсан байгаагүй нь ялгаагүй амьтан гэдэг нэг амьтан бид нар одоо яг хэрэггүй гэж сонголт хийсэн байгаа тийм ээ. Тэгэхээр бидний сонголтод арслан, могой, матар, авраг загас орж ирсэн. За ингээ бодоод үзэхээр энэ дөрвөн амьтан маань юу вэ? Бидний айцтай холбоотой. Өөрөөр хэлэх юм бол энэ дөрвөн амьтны халдлага төрсөн бол та бид амьд үлдэх ямар ч найдвар боломж авахгүй. Тийм ээ? Арсланд бол идүүлээ дуусгана, могоод хатгуулаад үхээ дуусна, за матарт залгуулаад дуусна, тийм ээ? Аврах загсаж ч гэсэн бол залгуулаад дуусгана шүү дээ. Тэгэхээр энэ бол тийм нэг тийм далд ямар юу вэ бид нар нэг тийм айц төрүүлмээр амьтад байгаа шүү дээ, тийм ээ? За эндээс та ямар сонголт хийсэн бэ? За энэ бол одоо бидрийг ямар зан чанар таныг твчихгүй, тийм ээ? Бусдын штэ. Бусдын ямар зан чанар таныг твчихгүй тэр хүнээс одоо салахад хөндөөрөхөд хүргэдэг вэ гэдгийг одоо сонжиж байгаа асуулт байх нь. За тэгээ хариултынхаа тайлбарыг харъя. За арслан сонгосон. За арслан маань ямар амьтан бэлээ? Араатныхаа арслан. Тэгэхээр арслан ялах амьтан ял ертөнцид яах нь байхгүй байна штэ. Араатан дундаа яах вэ? Хаан байх нь тийм ээ. За тэгвэл энэ олмод энийг сонгосон хүн маань харилцагчийнхаа ямар зан чанар дургүйж олох вэ? Мэдээж дээрлэх үү? Тэгэхээр арслангийн одоо сонгосон хүмүүс бол яг харилцагчийнхаа дээрлэх үү, за таныг удирдах гэсэн тэр зан чанарт бол дургүй байх нь. За тэгвэл та ямар хүн байх нь энэ хариултыг сонгосноор. Тэгэхээр та бусдад удирдуулах дургүй хүн байх нь шүү дээ, тийм ээ? Өөрөөр хэлэх юм бол бусдын ард, бусдын хойно энэ төр явах дургүй. За хоёрт нь могой сонгосон бол. За могойг сонгосон бол та харилцагчтайхаа дэндүү эмо. Сэтгэл хөдлөлт автомтгай байдалтай. Тэгээ түүнийг хэрхэн тайвшруулахаа мэдгүй, тайвширч чаддаггүй зантай хүмүүсээс бол яг аль болох зайгаа барьдаг тэр хүмүүсээс яах нь. Тэр хүмүүс дургүй төрлийн хүн байх нь шүү дээ, тийм ээ. Тийм одоо үрдийн яма хүмүүст бол яг дургийн төрлийн хүн байх нь шүү дээ, та тийм ээ. За тэгэхээр ингээд нөгөө бидний дунд ч гэсэн хаа нэгхэн бас нэг хоёр тийм эмо найзууд байдаг, тийм ээ. За тэр хүмүүс маань яадгүй гэхээр яах гээд байгаагаа мэддэггүй. Яачхаад байгаагаа мэддэггүй, яах ёстойгоо ч мэддэггүй, тийм ээ. Тэгээд одоо тэр хүмүүсийн шин тайвшруулах айгүй хэцүү шттэ. За ингээд өөрийнх нь санаа бодлыг сонсоод байхаар дуусахгүй. За тэгээд би өөрөөсөө ямар нэгэн санаа бодол юм уу, ямар нэг юм санал дэвшүүлэхэр зөвшөөрөхгүй. Тэгээд дөр нь яах гээд байгаа юм мэддэг бүхэн зоогоод байдаг тийм төрлийн хүмүүс байдаг те. Тэр хүмүүсээс зайгаа барьдаг хүн болол могой сонгодог байх нэ. За 3 дахь хариулт маань матар. За матар гэж бодоход ч нөгөө том араатай шүдтэй том ангаасан те. Ганцхан хав гэж бүх юм дуусчихаар амар том амтэн штэ тийм ээ. Амар тийм муухай зихэр нүдтэй те. Ингээд юм аимшигын. За тэгтэл одоо бид нар одоо нөгөө усны юм яг матартай нүр тулж үзээгүй ч гэсэн амтны хүрээлэнгээс харж ирсэн тийм ээ. За тийм одоо юу гэдгийг нурууны голоор хүүт оргим тийм таата сэтгэл төрүүлдэг амтан байгаа матар бол тийм. За тэгэхээр энэ матрыг сонгосон хүмүүс бол яадгүй гэхээр хамтрагчийнхаа бүдүүлэг байдлыг төвчиж чаддаг хүмүүс байх нь. Тэгэхээр бүдүүлэг байдал гэж юу вэ? За дахиад би нэг Google-ийн кино ярив. За тэгэхээр гоо үзэсгэлэн ба араатан гэж Google-ийн кино байдаг тийм ээ. За тэн дээр Бэли гэж нэг яг тасганы нэг номон дуртай ганцхой тийм хөөхөн үзэсгэлэнтэй тэгсэн хэрнээ эгэл даруухан ийм одоо охинд одоо тий дурлсан залуучууд зөндөө байдаг. Тэдний нэг нь одоо тэр тасганы залуу одоо гадаад төрхөөр бол эр хүний одоо хамгал сайн сайхан гэдэг бидний одоо харцыг булааж нүдийг татах одоо тэр бүх төрхийг одоо хадгалсан Гастн гэж залуу байдаг тийм ээ. За өндөр сайхан биетэй, за булчинлаг тийм ээ. Дээр нь авхаалчтай, самбаатай. За тэгээд л яадаг вүлээ. Нөөд хөмсөг болсон, өтгөн сайхан өстэй. За тэгээд ийм өргөн шанаатай. За тэгээ эрүүн дээрээ эр зоргийн одоо юу гэдэг вүлээ? Хонхорхоотой гэл. За тэр бол одоо ингээд харахад бол эр хүнийг бол яах нь одоо бүхэл сайхан шин чанарыг одоо гадаад үзмж нь бол хангасан ийм залуу боловч дотор бол ямар гэдэг вүлээ? Зан характерууд маш бүдүүлэг. За бүдүүлэг гэдэг нь юу гэж нэхэрэ Бэлийн хүсэл сонирхлыг хизээч ядаггүй. Сонсдоггүй, хүлээмжшөөрдөггүй, дэмждэггүй, тийм ээ? Дандаа дорд үздэг. Зүгээр л чи надтай суугаад хүүхдийн маань төрүүлээл ингээл миний авчирсан ангийн махаар хоол хийж өгөөл одоо намайг ол яах вэ? Хөссөн үед маань хооллол хүүхдүүдтэй маань ингээ байж гээд одоо тийм л юм хүсээд байдаг тийм ээ? Бэлитэй суугаад. Гэтэл одоо Бэли маань яадаг гэхээр гадаад төрхөөр аимшигтэй, тийм ээ? Хүн айхаар тийм араатанг болохоор тийм үү? Маш одоо тийм ядгаа боловсон байсан учраас л дурлж хайрладаг штэ тийм ээ. За тэгэхээр энэ бүдүүлэг зан авир дургу хүмүүс маань яадаг байх нь матрыг сонгодог байх нэ. За ингээд дөрөв хариулт маань авраг загас байгаа. За тэгэхээр бид нар бол далайтай орны улс биш учраас манай улсад далай байхгүй учраас энэ одоо авраг загасны айц хүч авраг загасны зан авир тийм ээ. Авраг загасны амьдралын талаар бол төдийлөн сайн мэдэхгүй тийм ээ. Авраг загасыг сонгосон хүн маань
хамтрагчийнхаа найдваргүй итгэлгүй байдалд яах нь дургуйцдаг хүн байх нэ. Тэгэхээр зэрэг нь одоо аврах загас гэдэг маань яах нь хариуцлагагүй, худал хилдэг тийм ээ. Тэгээд яах нь тийм итгэл найдвар хүлээж чаддаггүй хүмүүсийг яах нь илэрхийлдэг байх нэ. За ингээд сүүлийн асуулт маань ирлээ. За тэгэхээр сүүлийн асуулт маань юу байлаа? За дараах хамтдын аль нэг нь хүний хэлээр ярьдаг бол тэгээ та алинтай нь ярмаар байна вэ гэсэн асуулт байсан тий. За бидэнд ямар сонголт өглөө? Хонь, морь, туулай, шувуу гэсэн сонголтыг өгсөн байгаа тийм ээ. За тэгвэл энэ асуултын цаана нуугдж байгаа одоо таны сонжиж байгаа сонжоо маань юу юм болоо? За тэгэхээр та хамтрагчтайгаа ямар төрлийн харилцаа үүсгэхийг хүсдэг вэ гэдгийг ол яах вэ? Энэ асуултын хариулт маань илэрхийлэх нэ. За тэгэхээр хонь сонгосон хүн маань та хоёр нэг ч үг хэллгүйгээр бие биенээ ойлгодог байхыг хүсдэг гинэ. За тэгвэл энэ маань бидний амьдралд бас бий болж болдог зүйл тийм ээ. Тэгэхээр бид нар 10 ба түүнээс жил хамтарч ажилласан, ханилсан ханиа ол яадаг вүлээ? Нүднийх нь харц, нөөрнийх нь хувирал тийм ээ, үйлдэл. За тэгээд биений хилэмжээр нь уншичдаг тийм үү? Өнөөдөр ууртай байна, урам зоригтой байна, уцаартай байна, тийм ээ? За сэтгэлээр унсан байна, таатай байна, таагүй байна гэд бүгдийг яах вэ? Мэдчихдэг. Тэгэхээр тийм харилцааг бол яах нь? Хонь яасан байх нь? Сонгосон хүмүүс маань хүсдэг байх нэ. Өөрөөр хэлэх юм бол энэ хүмүүс одоо яадаг юм? Дуутай шуутай хүнд одоо төдийлөн дуртай шахна шүү дээ, тийм ээ? Чимээгүйхэн юмаа хийгээ явдаг хүнд алив илүү дуртай байх нь байна. За тэгэхээр энэ дэр нэг жишээ хэлье. 10-аад жилийн өмнө намайг анх харсан хүн одоо бол бид нар бол сайн дотны найзууд тийм ээ, олон ажил дээр хамтарч ажиллаж исэн би миний мэддэг хүмүүс байхгүй юу. Тэгээ тэр хүн маань юу гэж атсан гэсэн чинь би чамайг анх хараад ёо шаацгаа шиг яасан амар шугантай хөөхөн бэ гэж бодож исэн гэж. Тэгэхээр яах вэ гэхээр тэр хүн маань яах нь энэ тохиолдолд хонь сонгох төрлийн хүн байна гэсэн үг байхгүй юу тийм ээ. А гэтэл би бол одоо тийм ийм хонь төрлийн хүнд бол таатай хандаж чаддаггүй. За бас яасан гэхээр зүгээр одоо яг амьдрал дээр өөдрөг тохисон юм л ярьж байгаа шүү дээ тийм ээ. Одоо манай хуучин сургууль дээр маань дэд захирлаар ингээд дөлгөөх маш их эрдэнэтэй мэдлэгтэй настай багш ирсэн. Тэгээ ярианых нь химнэл нь ингээд яг нэг голын урсгал шиг жигд байхгүй юу. Тэгээ битээр ингээд танилцуулаад би тэгэхээр сургалтын анхны дарга тэгээ манай багшны захирал тэгээ ингээд ажил төрлөө ярилцаад битээрийг танилцдаг гэдэл одоо нөгөө хөдөө салхинд авч гараал те ажлын маань ингээд илүү ойрхон танилцуулна гэд. Тэгээд нөгөө багш маань ингээд амьдралынхаа түүхийг яриад эхлэхэд ингээд миний нойр хөл унтсан байсан байхгүй юу. Тэгээд өглөө усаад ирсэн манай багш тэгсэн. Нараа багшаа би тантай ингээд яриад байна гэсэн чинь та унтсан байлээ гэж. Тэгээ би хэлсэн байхгүй юу. За багш минь би ч н одоо ингэж одоо те дэшээ доошо гэж ярьдаг хүн чинь ингээд нэгэн жигд ингээд ярихаар чи ерөөсөө үлгэр сонсох юм уу бүүэн дуу шиг ингээд санагдаад л би чи унтаад өгсөн байхгүй юу гэж. Тэгэхээр энэ чинь хүн болгоо яах вэ? Адилгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр миний одоо энэ подкастын маань одоо гол зорилго маань бусдын ялгаатай байдлыг яана гэдэг байгаа лээ. Хүлээн зөвшөөрөх тийм ээ. За хоёр дахь хариулт морь сонгосон хүн тийм ээ. За морийг бол түрээсээс бид нар хямралаг яата эрч хүчний одоо тийм ээ эрхчлөөний бэлэг тэмдэг гэдэл үзээд байсан. За тэгвэл энд бол яах вэ гэхээр одоо энэ асуултанд морь хариултыг сонгосон хүн маань ямар ч үед юуны ч үед те тухай илэн далангүй нээлттэй ярилцаж нууцгүй байхыг хүсдэг хүмүүс маань яах нь морь сонгодог байх нь морьтой ярихыг хүсдэг байх нь тийм ээ. За тэгэхээр энэ бол одоо бас л саяны нөгөө бусдын ялгаатай байдал гэдэг шиг яах нь ялгаатай одоо байдлаасаа болоод бас одоо энэ нэлийн зөрчил үүсгэх нь юу гэхээр нөгөө хүн маань бас ийм илэн талангүй ярьдаг хүн биш л байх юм бол үл ойлголцол зөрчил үүсдэг. За ялангуяа хосуудын дунд үүсэх юм бол энэ бол нөгөө даамжирсаар яваад одоо салах нэг одоо гол шалтгаан болдог. Тийм одоо нэг юу гэх юм одоо зан чанарын нэг онцлог байгаа. За яагаад гэхээр зэрэг нь энэ хүн маань тийм ээ өглөөнөөс орой болтол болсон бүх явдлаа нөгөө хүнд эсрэг талынхан яаж ийна хамтрагчтай тайлгнаж штэ тийм ээ. Энэ нь бол бүх тал дээрээ илэн далангуй нээлттэй байх нь энэ хүний одоо хүсдэг юм. Гэтэл нөгөө эсрэг талынх нь хүн яадгүй гэхээрээ тийм бишэж болно. Тэр хүн нь болохоор за энэ асуудлыг нэг нь шийдэхгүй байж те энийгээ зоогоод яах вэ? Зөвхөн энэ төвшөнд нь яри энэ төвшингийн яриха байлээ. За эсвэл энийгээ жинхэнэ ажил олсныхын дараа гаргаж хэлээч гэдэг юм уу. Ингээд нөгөө өөрөөрөө хуваарлцсан байтал энэ хүн маань яах вэ? Гомдож штэ. Над чиг биш вэ? Над чиг хандахгүй байна те. Би ингээд бүх сэтгэлээсээ чин үнэнгээ гэж хэлээл илэн талангүй юм нээлттэй сайхан байхад юм муу санаалаа дотор тамиртай надаас нуугаад тэгээ эсвэл одоо хань ижлэн тийм хүн байх юм бол одоо намайг хайрладаггүй ч гэдэг юм ингээд буруу ойлголт үүсдэг байхгүй. Тэгээ буруу ойлголт маань яг хуу дамжирсаар явж зөрчил олно. Зөрчил маань яг нөө гэр бүл салах шалтгаан болдог байх нь тийм ээ шалтгаан. Би биний одоо яг уучлах зай үлдэхгүй болтол одоо
тийм ээ гомдол хуралдчихдаг тийм ээ. За тэгэхээр энэ бол ядгүй гэхээр энэ хүмүүстэй бол бид нар яах нь тийм илэн даланг ярилцдаг тийм хүн байх юм бол илүү харилцаа урт удаан үргэлжлэх юм байна тийм ээ. Зурдаг хариулт туулайг сонгосон хүмүүс. За туулайг бодоод үзье бүгдөө. Тэгэхээр туулайг бодохоор яадаг вүлээ? Халуун дулаахан тийм ээ дэгдэж гүйсэн сэргэлэн тийм одоо яадгүй имиж төрхтэй амт шүү дээ тийм ээ. За тэгтэл туулайн талаар одоо юу гэдэг юм муу мухаа дүртэй тийм Google-тэй кино бол би одоогор үзээгүй байгаа. Тэгэхээр байдаг гэж магадгүй. Миний хувьд бол үзээгүй байгаа тийм ээ. За тэгэхээр туулаа сонгосон хүн маань яадаг вөхрэ харилцаа нь ямар ч үед дулаахан хайраар дүүрэн байхыг хүсдэг байх. Тэгэхээр энэ хүний харилцаанд хайрлагдж байгаа гэдгийг мэдрэх нь яах нь хамгийн чухал ахна шүү дээ тийм ээ. Тэгэхээр үгээрээ, үйлдэлээрээ халуун дулаан байдлыг үүсгэх хэрэгтэй болох нь тийм үү. Тэгэхээр нүдэрээ чавчаад байдаг тийм ээ. Хялав гэдэг юм бол энэ хүн маань яах нь айга тэр харилцаанд орч чадахгүй ахна шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ хүн бол тийм яах нь инкри яалтам зөөлхөн тийм халуун дулаан уур амьсгалтай харилцаанд илүү яах нь таалагддаг, татагддаг тийм хүн байх нэ гэж. За сүүлийн хариулт маань шуу байсан тийм ээ. За шуу бол урт удаан амжилттай харилцаа хүссэн хүн бол шуутай ярилцах хүсдэг байх. Тэгэхээр өнөөдрийн санжаа маань ингээд дууслаа. Та бүхэнд одоо энэ санжаа хэрхэн одоо таач ийн вэ гэдгийг те комент хэсэгт маань бичиж үлдээгээрэй. Одоо дараагийн өртөөгөөрөө бид бас илүү сонирхолтой олон янзын санжааг бол хийх болно. Тэгэхээр одоо дандаа санжаа бол явах юм биш шүү дээ тийм ээ. Одоо сэтгэл зүйн боловсролд зориулсан одоо мэдлэг олгох мэдээллүүдийнхээ хажуугаар шигтгэе болгоод тийм ээ. Яагаад гэвэл би өөрөө санжаанд маш их дуртай учраас тэгээ энэ санжаа маань одоо тийм ээ миний сувгийн одоо миний мэдээллийн юу болно гэж байна шигтгэе болно гэж байна тийм ээ. Ийм шигтгэе болгох сайхан санжаануудыг одоо оруулж явах болно. За өнөөдрийн бичлэгээ энэ хүргээд өндөрлөж байна. Тэгэхээр та нарт маань таалагдсан бол лайк, шеэр хийгээрэй. За мөн өөрийгөө сонирхсан хүн бүхэн маань одоо комент хэсэгт одоо сэтгэлдээ үлдээгээрэй. Тэгэхээр дараагийн удаа бас ямар өөр төрлийн одоо тий хүссэн тийм бас санжаа байвал бас санал болгож олно. Тэгэхээр нөгөө мэдээж одоо би чинь өөрөө хүсэл сонирхлоор хийж байгааг хэдий ч гэсэн бас одоо үзэгчдийнхаа одоо таашаад сонирхолд нийцсэн тийм ээ аль болох тийм чанартай одоо контент бүтээхийг хүсэж байгаа учраас бас та нарынхаа сан сэтгэлийг бол нэлээд тусгах юм байгаамаа. Тийм учраас одоо нээлттэй, шударгаар тэгээд одоо сэтгэлдээ үлдээгээрэй. За дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Баярлалаа, баяртай.